Okay, look. If you're gonna be moving in with him. Okay, look. If you're going to be moving in with him, анхаарлын татах чинь тий. Okay, look. Хөөе. Хэрвээ чи you are going to be ирээдүйн цагийн хэлж чи тэгэх гэж байгаа юм бол moving in with him хамт амьдрах гэж байгаа бол гэсэн. Ер нь moving in with somebody гэх юм бол хин нэгэнтэй хамт амьдрах гэж байгааг хэлж байгаа. Англи хэлэнд болохоор хамт амьдрахыг live together гэдэг. Гэхдээ хамт амьдрахаар шийдээд эхний шийдвэр гаргаад явж байгаа процесс нь өөрөө moving in together байхгүй юу. Тэгэхээр move гэдэг чинь хөдлөх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нүүж очихыг хэлж байгаа. Ер нь бол. Тэгэхдээ энийг нь болохоор бид нар хамт амьдрах гэдэг утгаар ойлгох хэрэгтэй. I feel that it is my responsibility to tell you the truth about him. I feel надад тийг санагдаж байна те. That is my responsibility. Энэ бол миний хариуцлага. Responsibility гэдэг нь хариуцлага гэсэн үг. Тэгэхээр энэ бол миний хариуцлага to tell you чамд хэлэх the truth about him. Тэрний талаарх үннийг гэж байна. About him тэрний талаарх the truth үнэн. Тэгэхээр наад хүний чинь талаар үннийг хэлэх нь миний үүрэг хариуцлага байх гэж бодож байна. He's a terrible roommate. Terrible. He is a terrible roommate. Terrible гэж байна. За terrible гэдэг нь болохоор юу маш онцгой муухай гэдэг санаа хэлдэг. Маш онцгой муухай гэдэгт англи хэлэнд маш олон төрлийн үг байдаг. Тэдгээрийн нэг нь terrible гэсэн үг. Ер нь бол муухай тийм аимшигтай гэдэг санаагаар хэлж байгаа. Terrible roommate. Roommate гэдэг хамтран амьдрагч. Манайхаас босод оронд хүүхдүүд гэрээсээ гараад коллежд очиж дотор байранд амьдардаг штеп. Тэр тохиолдолд хамтарч амьдардаг өрөөний хамтрагчийг roommate гэж хэлдэг. Дээрэс нь хамт байр төрөлсдөг найзуудыг бас roommate гэж хэлдэг. Ер нь гэр бүлийн бус хүмүүс хамтран амьдрахад эднэр болохоор roommate-уд болно гэсэн. Тэгэхээр тэр маш муу өрөөний хамтрагч гэж байна. He forgets to he always Ер нь бол Chandler-ын талаар муухай юм олж хэлэх гээд л байгаа санаатай. He forgets to get араас нь юм хэлэх гэсэн чинь чаддгүй юм. Forget гэдэг нь мартах гэсэн үг. Тэгээ forgets to гэхээр дандаа мартдаг гэж юм. He always гэдэг нь тэр дандаа гэх тий. Тэгсэр нэг муу хэлэхийг олдохгүй байгаа. Oh my goodness, the best roommate ever. Oh, who am I kidding? Who am I kidding гэдэг нь болохоор нийтдээ нийлээд энэ гурван үг нь нийлээд юу гэсэн үг гэхээр би хэнийг хуурах гээд байгаа юм бэ гэдэг утгаар хэлж байгаа. Ер нь бол үгүй би тэгмээр байна гэжсэн. Oh, who am I kidding? Би тэгмээр байна гэх юм бол за би хэнийг хуурах гэсэн те. За окей тгий гэдэг санаагаар хэлж байгаа гэсэн. He's the best roommate ever. Тэр хамгийн шилдэг өрөөний хамтрагч. Ever гэдэг үг орж ирж байгаа. Учираас энэ өгүүлбэр бүх хугацааны туршид гэдэг утгыг илэрхийлнэ гэсэн. Миний тэ амьдралдаа хамтарч амьдарч исэн бүх хүмүүсээс хамгийн best нь гэдэг санаа ever гэдэг үгээр орж ирж байгаа шүү.